За үзэгчтэй өглөөний мэнд. Та бүхэндээ яг одоо хуучин гүүрийг чи юу гэдэг лээ. Ирэх таймыг. Зайсангийн гүүр. Туул голын ирэг дээр аам шийдүүлээч чинь. Туул голын ирэг дээр. Одоо ойтон бахтай энэ гөр чи гөөмөө их байлаа гэж харахдаг байлаа. Ийшээ доошоо нэг сэлээд явдаг л чинь. За тэгэхээр эндээс та бүхэндээ Токио Таураас та бүхэндээ үнэлгээ өргөж байна. Энд бид нэр болохоор цаг тохирсон байгаа тийм хүмүүстэй. Ямар хүмүүстэй байлаа? За ямар ч гэсэн уулзж байгаа хүмүүс маань мэдэх байх. Ямар ч гэсэн сонирхолтой хүмүүсийг та бүхэндээ сурвалжлахаараа уулзах болно. За саний ярьжсэн зүйлээ өргөжлүүлэх байсан шууд нэвтрүүлгийн гол агуулга мэдээлэл рүү орох уу юу гэж бодож байна. Жохон сайхан юм байна. Яриа л та тийм. Өнөөдрөөс хагасаа өдөр өглөө сайхан ирчихсэн. Өнөөдрөөс гоё өдөр юм тий. Тийм байна. Ирсэн гооны хүн юм шиг гоё өдөр байна. Тэгээд за ер нь хүмүүст бас нэг жохон хэлчих. Киноны хамтлалд уулзах байгаа. За нэмэх 17 төслийн одоо жүжигчин цогтой жижиг хоёртойгоо уулзах чинь. Дээрээс нь кино зураг авалт ямар хуу явуулж чинь гэх найруулагч болон бас багийн ардлын одоо хамтлагтай бас уулзаж тавтай ярилцуулъя гэж бодож байна. 17 Pro Max гэдэг нэртэй юм л шүү дээ. Тий. Сонирхолтой бас. Нэг утсан дээр нэг жоохон юу гараадсэн тэрийг сонссноо. Нэмэгтэй хүмүүс дандаа утсыг тулгах юм а заавал нэг Max-ийг нэрдэг. Тэгтээчүүд болохоор зүгээр яг нэг энгийн дээр нь очиад буух юм а гэсэн. Анх гарсан хэлбэрээр нь. Тий. Тэрнээс гадна энэ дүр сонголтын дээр нь бас нэлээд гоё уян хатан гэдэг юм шүү. Өөртөө ингээд сонирхлоор шалгуулаад байвал бүртгээд авчихсан юм шиг санагдсан байна. Тийм шүү дээ. Ер нь яхав тухайн кино дөрүүдээ харахаа сонгож амжаагүй ороод зарлах юм бол ямар ч хүмүүс оролцох боломжтой шүү. Харин би тэрийг дээр харин таарыг ярьж ах чи хайлт сонсчоод үзэгчтэй бас ийм мэдээлэл байвал гэж бодсон. Гэхдээ тэрийг яаж мэдэх боломжтой вэ? Одоо проб зарлаа гэхэд зөвхөн арай жүжигчдад зун зарлах юм уу эсвэл одоо яг нэг онлайн шоп хогтой хийж байгаа юм шиг тийм. Энд байна, тэнд байна гэх юм бол Хиндис үү? тийм. Яг нөгөө нэг энтертайнментууд маань өөрсдийнхээ пэйжнээсээ за энэ проб зарласан шүү гэдэгтээ оролцоорой гэдэг. Тэр тухайн яг нөгөө кино энтертайнментуудыг бас танаа сайн даах хэрэгтэй. Фоллоу хийсэн, лайктарсан байх хэрэгтэй. Тэгжиж тэр мэдээллүүдийг авах шүү дээ. Тэрнээс ч яг нөгөө уран бүтээлч хүмүүс л яг тэр энтертайнментыг дагалдаг хоорондоо харилцаатай холбоотой учраас Facebook дээр ингээ олон нийтэд зар тавьсан ч гэсэн одоо хамрах хэмжээ жоохон бага болчтой. Яг уран бүтээлч хүмүүс хараад ингээ хүмүүс нөгөө харахгүй болчихдог. Үүтэй байдаг. Манай цоглоо маань бас шинэ кинонд орсон сурагтай байсан. Тэгээд талаар бас яривал тэр талаар стори хийж болохгүй юу? Тэгээд бид хэд нөгөө эхний уулзалтаараа онцлог хийгээд дөрүүдийн сонголтууд нөгөө бүрдсэн. Тэгээд дөрүүдтэй харилцаад ингээд сууж байхад бол ерөөсөө стори бас юу хийж болохгүй шүү гэсэн. Гэтэ эрэг дөрөв эсрэг дөрөв энэ одоо эрэг дөрөв сүүлийн үед манай солио маань бас эсрэг дөрөв тоглож байгаа үзэгчтэй бас мэдж байгаа тий. Тэгэхээр бас нөгөө маа сайгүй юу яд юм биш. Одоо нөгөө хүмүүс ойлгодог болсон гайгүй гэж бодоод байсан ч үгүй яг нөгөө дээр үеийг хараад Хятад чи ямар нүрээрээ тийшээ очиж явна? Чи тэдний өмнө ялттай хүн. Чулуур шийдгээр манайхаас хэвээрээ шиг. Яг тэгэхээр сүүлийн үед нэг 2 3 яг эсрэг дүрд тоглолцсон чинь одоо хүмүүс бодлоо шууд одоо нэг юутэй сүүр талаас нь харж байгаа байхгүй та киноны амьдралаар нь хүлээж аваа юу угаасаа юм ааштай хаа. Гэтэ манай Монголын кино сонирхогч үзэгч чинь одоо Молливуд зааж байгаа. Эндхий чи юу гэдэг лээ? Болливуд тийм. Тэгм бол манай Молливуудын үзэгчд маань яг энэ төвшин угаасаа л захтай л байгаа байхгүй. За өөр юм руу сэдвэрээр. Жага энэ 7 хоногт юу амжилаа? Би ч нэг л бичиг цаасны ажилдаа зурлагыг та бүхэн сайн мэдж байгаа. Тэгээ манай телевизтэй бас маш олон байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Тэр бүгдтэй бас бүгдэндээ бас нэг сайхан одоо үйл ажиллагаа бас эхэлж байгаа. Тэгээд бас бичиг цаасны ажил маань энэ бол их байна. За бас манай телевизээр амьд бас амьдрагчд маань асуудахгүй гарч эхэлнэ. Сонсогчд маань хүлээлттэй байгаа. Тэрнээс гадна шинэ сериал хэлсэн. Moon саран тоогооч юм хайсан. Үгүй мөн тоогооч ахгүй юу? Moon гэдэг солонгос нэр. Солонгос кино. Энэ бол 2020 онд хийгдсэн. Шинэ сериал. Тийм цоо шинэ сериал байгаа. Тэгээд 11 сарын 1-ээс бас орой 19 цаг 40 минутаас манай телевизээс гарч эхэлж байгаа. Тэгээд та бүхэн бас үзээрэй. 16 ангитай бас гоё сонирхолтой яг гэр бүлээр үзэхэд тохиромжтой тийм кино байгаа.
бас яг нэг солонгос кино гэхэлэр хоолны аппетит жоох өндөр байгаад байдаг шүү дээ. Бас яг тийм одоо аппетит гэж бас хөдөлгөх тийм кино аа шүү. За мэдээж солонгос кино гэж тэнд байхгүй бол байхгүй ой санамж аална. За гоё сонирхолтой хоол моол бол гарна. Мэдээж инээдний. Энийг болохоор би өмнө нь нэг ангийн хальт үзчихсэн. Одоо Facebook дээр хэсгээс нь тасцсан байдаг шүү дээ. Солонгос хэлээр нөө. Тийм. Манай дээр болохоор ингээ монгол хэлтэйгээр орчуулгатаагаар бусад өөр хэлс дээр юусаа гараагүй одоо сайтууд дээр тавигдаагүй зөвхөн манайхаар гарч байгаа болохоор бас энэ бас давуу талтай болов гэж харагдав. Oh my god! Wow! Харин тийм ямар ч телевизээр гараагүй. Тэгээд үзэгчид маань болохоор бас сайн мэдгүй гэж магадгүй. Яг сүүлийн үеийн онуудын киног авахд бол бас телевизэд дунд их халдсан болдог. You bloody Тэр кинонууд нь бас өөр одоо телевизээр гараагүй кинонууд бас олоход аягүй хэцүү байдаг. Тэгэхээр энэ кинонууд болохоор өөр янз бүрийн телевизээр гараагүй одоо манай телевизээр томоохон гарч байгаа юм кино шүү дээ. Хүмүүс зэрэг. За тэгээд цаашлаад бас манай телевиз бас цаашин орчуулгадаагүй ингээ байж байгаа кинонуудаас бас сонголттой байгаа. Тэгээ бас үзэгчтэй бас сонирхолтой кино хүрэхийн тулд бид бас одоо цаашин кино сонгоод киноныхаа араас бас цаашин бас кино гаргах орчуулганд өгч байгаа. Ерөнхийдөө нэг 11 сар 10 сар гараад ер нь телевизийн контентууд нэлээд идэвхтэй болж эхэлдэг. Тэгээд урлаг соёлынхын ч гэсэн өөрсдөө гаргах гэдэг телевизд янз янзын хяналт ирдэг. За нэг 2-3 сарын настай нэвтрүүлгүүд хийж эхэлдэг байгаа. За энэ яг юу ч хэлэх гээд байна. Тэгтээ бол хэлээгүй шүү. Тэгэхээр сонирхолтой чи энэ шинэ нэвтрүүлэг хөтөлсөн байлж битээрээс гадна юу ч хэлээг байж байгаа. Юу ч хэлээг байж. Тэр нэвтрүүлгийн талаар хэлээд байгаа. Ямар нэвтрүүлэг? Яадаг гэсэн чи өрөөнд дотор компьютер тоглоод тоглоомынхаа талаар ярилцдаг нэвтрүүлэг хийдэг. Тийм. Энэ чинь болохоор юу вэ шүү? Угаасаа нэг тоглогч нар бол хаасаагүй байгаа. Тоглодог нэг тоглоом сонирхдаг хүмүүс шүү. Тоглогч нар биш. Тэд нэр өөрсдөө ингээд нэг юм гоё контенттай болоосаа. Тэгээд телевизэн зүгээр санал тавьж байгаа байхгүй. Тэгээд эхний ээлжид угаасаа би нэг тийм гүн тоглогч бол биш шүү. Геймплей хийх сонирхолтой хүүхэд залуучууд байх юм бол намайг орлоод хийж болно. Би бол зөвхөн нэг юм танилцуулаад тайлбарлаж байгаа юм байна. Одоо жишээлбэл одоо энэ халбаг бол ийм гоё маяг гэдэг ч юм уу. Бас нэг юм аяхтай холбоотой гоё тоглоом хүртэл байлаа. Тэднэрийг бас тэр их чи нөгөө телевизээр гарах ч юм уу зөвхөн яг телевизээр гараад эхэлсэн байгаа. Тийм. 3 дахь 5 дахьд гарч байгаа өдрийн цагаар. Тэгээд маатар хамтарч ажиллаад ч юм эсвэл биднэрт санал тавиад өөрөө нэг хүсэл дээр ингээд ажиллах хүмүүс байх юм бол бид дэмжээ өгнө гэж байгаа юм. Яг л бүх юм боломжтой юм чинь. Тэгээд оройн цагаар 12 цаг магаас хойш янз бүрийн стриминг хийж болно. Яг л шөнийн цагаар ч Европын цагаар гэмээр өдрийн цаг болчтой. Тэгээд тэмцээнүүд нь өдөр болдог. Тэгэхээр маадлагаар шөнийн цагаар оройн цаг магаар ихээр янз бүрийн шоу тоглолтууд тэмцээнүүдийг тайлбарлах ч юм уу тиймэрхүү юм хийх боломжтой болж байгаа. Хүүхдүүд тэрийг аяг үздэг юм лээ. Тэгээ хүүхдүүд ялангуяа хүүхдүүд ер нь бол нэг e-sport гэдэг талаас нь хүмүүсийг хардаг болсон. Сүүлийн үед чинь манахаас ч бас баг гарсан шүү дээ. CS гэдэг баг гарсан. Тэгээд ер нь бол одоо 19 насны монгол хүүхдүүдийн одоогийн их амжилтын мөнгийг олсон байгаа хэрэг. 100 эдийн сая төгрөг нэг дор ингээд нэг тэмцээнд оролцоод тэгээ олцсон. Тэгээд одоо амжилт гэдэг шүү дээ. 19 наснаас монгол хүүхдүүд хэдэн сая төгрөг хийж чадсан бэ гэдэг ч юм уу тийм амжилтын эзэн гэж болж байгаа юм. Бас гэх юм бол миний хувьд хийж байгаа сонирхолтой гэх юм бол China Rose хамтлаг уран бүтээлчтэй хамтраад тэдний шинэ гаргаж байгаа дуу уран бүтээлийг клипжүүлэх төсөл хийж болж эхэлж байгаа. За энэний эхний ээлжинд бол нэг хамтраг болсон байгаа. Тэгээ бодохгүй China Rose үзүүлж байгаа юм гарах байна. Тэрэн дээр бол би ажиллаж байгаа. Давхар бол манай зураглаачин баг болон техникийн багийнхан за мөн мэдээж бас одоо нүүр бодогчтой. Манай юу телевизийн баг 80% бүрэлдэхүүн дээр нь баг амьдарч ажиллаж байгаа. За хамтлагийн нэг уран бүтээлчтэй зүгээс бол яг уран бүтээлийн ярилцаад зохиол дээр ярилцаад тэг шийдвэрүүдээ гаргах гэсэн юм. Гэхдээ ямар ч юу ч үзүүлж байгаагүй шүү. Тэгэхээр бид гурав маань яг тус тусын ажиллаас маш сайн хийж байгаа нь бол бас мэдж байгаа. Тэгээд нийлээд ямар ч гэсэн үзэгчтэй 7 хоногийн 3 өдөр өглөөний нэвтрүүлэг таслалгүй өнгөдөг байгаа.
Тэгээ телевизээр спойлерыг бараг л хийжлээ шүү дээ 3 дахин шүү дээ. Тэгээ миний зүгээс хэлэх юм бол тэр Солонгос киногийг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Маш ч ухрааж үзэж болно. Бүгдээр бүх суу юу дээр маш ухрааж болно. Та ухраад эхнээс нь үзээрэй гэж хэлмээр байна. Нилээ сонирхолтой сериал надад амар санагдсан болохоор би өөрөө нөгөө орцсон болохоор Сүүлийн үед нэг сериал үзэж юм аа байгаа шүү дээ. Жохон юм араар тавиалт тэгээд нэг бол өвчин зовлон тусдаг. За тэгээд ажиллавал тий алаан хядаад хүүхдүүдийн хооронд нөгөө хүч хэрхийллийн амар сэдвтэй нэлээ. За тэгээд бас нэг хитрхи их романтик хайр дурлал бол явчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ манай мөн тоомжлолоор бас яг тийм шиг гэр бүлээрээ үзэх тохиромжтой юм бүрэн сериалыг бидэд сонгож үзэж та бүхэндээс үзүүлж байгаа шүү. За одоо мэдээлэлтэй авах уу? За тэгээ юу нэг хигэж микрэх гэдэг нь хэдүүлээ нэг хэсэггүй штокны дараа эргээд болцсон. Яа нэга. За, ясно. Явчихна. За. Жага. Энэ айн өөрөө ирэхгүй нэг юм намлаг болгоод байна тий. Нэг юм намлаг Бас байнга тачна гэж байх вэ гэж. дөрөвжийн дугаар дээр байхын сайн Тачиг дайсан тий. За үзэгчтэй бас ээлжид мэдээлэл хүргэе. За нэг Диана Гүнжийн кино хийгдэж байгаа мэдээллийг бол үзэгчтэй өмнө хүргэжсэн. Spencer гэх кино. Энэ кино маань нээлттэй хийсэн байна. Тэгээ албан ёсоор 11 сарын 5-нд үзэгчдээс хүрэх юм байна. За энэ улаан авсны ёслол хэрхэн болж өнгөрсөн үзэгчтэй. Би доош асуулт байна. Дэлжсэн яах вэ? За татсан сте. За Чөлөөтэй байна. Яах вэ? За. Хүн санийх дээр чи юм ярих гэж байгаа чинь дээ. юу ярих ч одоо ярьчлаа. Энэ чинь баг юу яасан мэл шүү дээ. Би нөө видео бичлэгийг ингээ хайгаад үзсэн чинь 50 хэдэн минут баг 1 цагийн ингээд нэг юм. Яваад л лээ. Юу яваад лээ? Улаан хевснээ явсан. За ингээд кино жүжигчтэй явсны дараа ингээ араас нь ингээд нэг тухайн үед байсан одоо сэтгүүлчд сурвалжлагч нар хүртэл ингээд өргөцсөн байсан. За тэгээд мэдээж нэг хааны гэр бүлийнхаа төлөөлөх гэж ирсэн. Гэхдээ яг өөртөө ирээгүй. Өөртөө л ерөөсөө ирээгүй. Хамгийн сонирхолтой нь энэ кинонд ямар хүн тоглосон гэж Адриана Лима тоглосон. Вау. Гэтэ яг ямар дүр тоосон одоо тодорхойг байгаа. Тэгэл ямар 11 сарын 5-нд дэлтэй хэлэхээр үзүүл ерөөсөө тоолж байгаа тийм. өмнө нь кинонд бандит кино мэнд бол яг Victoria's Secret-ийн нэг юм яаж хэрж яах вэ? Яг бүрийн хэмжээний уран сайхны кинонд бол Адриана Лима гол би явахд харж байгаа. Ста гоё хүн шүү дээ Адриана Лима. Гайхалтай. Би хаа царай тэр харцсан даа. За дахиад кинотой холбоотой чамд зүгээр тэгж бодсон ч би Адриана аймаг хүн яг өөрөө нөгөө юу юм бэлээ штэ. Victoria's Secret-ийн тайзнаа хамгийн удаан алхсан, хамгийн олон жил алхсан модельээр тодорсон юм байлаа. Тэр чин дээр тэр чин нөгөө нэг одоо нэг биенийхээ юу гэдэг боксер хичээлдэг гэсэн шиг танай тасаар шиг оруулчиндаа айгуул паппац шиг. Олон жил нөгөө Science. барьж ирсэн гэдэг чинь. формыг тэр яаж тэгж формтой байна гэхэлэр боксер хичээлдэг. боксер хичээлдэг. Боксер хичээлжсэн. Хичээлдэг угаасаа Ээж гинжтэй тэгхэн л ах л та. Мэдээж одоо олон жил тэр тайзнаа алхсан юм чинь тэр чинь нөгөө форма тэр олон жилээс алдаагүй юм шүү дээ. Тэгэхээр боксер хичээлтэй. тий. Тэгвэл маа нэг найз боксер хичээлдэг байхгүй юу? Тэр чинь ямар хамаатай энэ одод ярьж байгаа. амар гоё заа. Одод ярьж байгаа чи. Гоо. Тэгээд яагаад нэг тийм гоё бит байгаа гайхацсан чинь. боксоос. Тэр боксноос болсон юм байна л да. Тийм тэр чинь нөгөө мэдээж гар амжилж шүү дээ. Гар мөр тий.
10 сарын 26-ны өдөр Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотын DJ театр Диана Гүнжийн түүхийг өгүүлэх Spencer киноны нээлт болсон. Найруулагч Пабло Ларани энэхүү бүтээлийн нээлтийн улаан хэмсний ёслолд ганцхан Их Британич гэлтгөө дэлхийн ард түмний хайртай гүнжинүүрийг бүтээсэн Кристен Стюартаас гадна ханхуу Чарльзын дүр тоглосон Джек Партинг, Emma Roberts, Adriana Lima, Ashley Benson болон бусад алдар хүнтэй зочид хуран цугларчээ. Кристен Стюарт өчигдөр гоёлороо Chanel аврын ордны 2021 оны намрын couture цуглуулганд багтсан топ юбкны хослолыг сонгосон байна. Арга хэмжээний dress code хар өнгийн төрх байсан тул тэрээр гол сайхны төрхөж мөн хар өнгийн маникюр болон smoky будалдаар бүрдүүлсэн байна. Харин Jack Parting classic tailor хослол өмсчээ. Spencer киноны үйл явдалд Lady Di-гийн 30 настай үе гарах юм тухайн үед тэрээр ханхуу Чарльзтай харилцаагаа дуусгахыг шийддэг лээ. Киноны дэлхийн нээлт энэ сарын 30-ны өдөр товлогдсон бөгөөд 11-р сарын 5-нд үзэгчдийн хүртэл болох юм. За дахиад мэдээлэл хүрэхэд та бүхэн Fast and Furious гэх киног бол үзчихсэн баг тийм. Тэгээд манайх яагаад тэгж нэрлэлцээ. Гол дүрийн жүжигчин бас харамслагаар бас амнаас алдчихсан бас амьдж байгаа. 2013 онд тий яг уг нь өөрөө жолоодж яваагүй. тий спорт машины жолооч байсан. Тэгээ шам мөргөд харамсалтайгаар 2013 онд тэгсэн бол үзчихсэн. За тэгээд Пол Уолкерийн охин маань бас гайхалтай бас жүжигчэндээ сурмаа хийсэн байна. Тэгээд айгүй сонирхолтой. Аав нас арчсан аавынх нь оронд хин одоо сүд бүсгээ хөтөлж явсан сонирхолтой мэдээллийг асуусан. Аавынх нь айц. Тэр үзье. Оо энэ тэндэг хөө яа зү. Нүдчээгүй. Fast and Furious киногоор алдарсан жүжигчин Paul Walker-ийн охин Meadow Walker жүжигчин Liu Thornton аалантай гэрлэжээ. Paul Walker-ийн хамт Fast and Furious кинонд дүр бүтээсэн түүний найз жүжигчин Vin Diesel эцгийнхэн зайг нөхөж сүд бүсгийг хөтлөжээ. Хосууд Американ улсад хурмилсан бөгөөд хормынхаа талаар Meadow Walker Walker сэтгүүлд хэлэхдээ үүнээс илүү төгс хорим гэж үгүй бид анхаасаа хүсэж байсан шиг энгийн амархнаа тэмдэглэсэн гэжээ. Түүний эцэг Paul Walker 40 наснда буюу 2013 онд Калифорни мужид автобусаар үе болсон. Тэрээр уралдааныхаа багийн хамтрагчийнхаа машинд сууж явсан ба машин шам мөргөн осолцсон. Paul Walker тухайн үед Fast and Furious киноны 7 дугаар ангид тоглож байсан бөгөөд түүний дүрийг дүү Cody Walker нь үргэлжлүүлэн бүтээсэн юм. За тэгээд Vin Diesel-ийн үед гэх юм бол анх нэг сургуулийн одоо тайз байдаг шүү дээ. Тайз ингэж сүйтгэж жагаад ерөнхийдөө дэглэхүү зан гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгж жагаад найруулагчаа хараад урдсан юм байлээ. Цагдаа байдаа болоод энэ хин ямар дурак ингэ тайз идэж гэсэн чинь Vin Diesel яг урлагийн салбарт орчихсон төрөө тийм байх юм хэлээ шүү. А тэгээд маш сайн одоо халамжид одоо ийм одоо гэр бүлийн харилцаанаас шалтгаалаад нөхрөө нь бол яг ингээд хоримд яг аавынхын оронд гарч байгаа хэрэг тийм. За тэгэхээр өргөжлүүлээд нэг юм сонирхолтой одоо орон биш юм аа. Сансрын хөлөгтэй тийм холбоотой мэдээлэл. За энийг бол яг харахгүй дэлхийн тэрбум баячуудын одоо санаанаас гаргах зүйл бол гэж ойлгож олно. Сансарт ерөнхийдөө бол ингээд амьдрал гэр бүлээрээ ч юм уу тийм яс нөхдөөрөө байх боломжтой нэг тийм түүхийг бий болгох гэж байгаа юм лээ. Нэгэн дэлгэрэнгүй тайлбар хийсэн байсан. Энэ мэдээллийг үзчихээд бүгдээрээ одоо энэ зочд нь ороод ирсэн байна. Бүгдээрээ зочдтойгоо уулзсан. Amazon-ы тэргүүн Jeff Bezos-ийн удирдлагаар үйл ажиллагаагаа явуулдаг Blue Origin компани 2025-аас 2030 он гэхэд дэлхийн бага тойрог замд Orbital Reef хэмээх арилжааны сансрын станц байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар компанийн албан ёсны вебсайт мэдгдсэн юм. Orbital Reef сансрын станц нь судлаачид, хэвлэл мэдээлэл, сансрын жуулчид, бизнес эрхлэгчид болон бусад салбарын хүмүүс зориулагдсан олон төрлийн зорилттой сансрын бизнес парк болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Уг станц нь бичил таталцлын салбар шинэлэг бүтээн байгуулалтыг нэвтрүүлснээр олон улсын сансрын станцын өвийг хадгалах болно хэмээн компанийн төлөөлөгчид онцлсан юм. Blue Origin компани сансрын станцыг хүн амьдрахад тохиромжтой болон шинжлэх ухааны судалгаанд шаардлагатай бүхий л модуль тусгаарлалтаар тоноглохоос гадна зах зээл өсөх тусам эдгээрийн тоог нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Уг станцад эв дэлхийн сайн сайхны төлөө хэмээх зорилгын дагуу 10 хүрлэх хүн нэгэн зэрэг ажиллаж амьдрах боломжтой байх юм.
Түүнчлэн орбитал риф сансрын станцын судлаачийн багт шаардлагатай бүх тохиромж бүрэн тоногдсон лаборатори, хаалттай тусгай модуль, тасалгаанууд болон бусад хэрэгтэй зүйлсээр хангана гэдгээ тус компани мэдгдсэн байна. Дэлхий рүү харсан өргөн том цонхтой модуль тусгаарлалтууд нь аялагчдад манай гарагийн гоо үзэсгэлэн харж, жингүүдлийн мэдрэмжийг тав тухтай орчинд бүрэн мэдрэх боломжийг олгоно. Амьдарч ажиллах зорилттой тасалгаанууд болон том хэмжээний хиокууд нь аюулгүй таатай орчин бүдүүрийн хэмээн вебсайтын өгчээ. Сонирхуулахад Jeff Bezos-ийн компани сансрын станцыг бүтээх ажил дээр жил гаруй хугацаар зарцуулаад байгаа юм. Энэхүү төсөлд Sierra Space, Boeing, Redfire Space, Genesis Engineering зэрэг байгууллагууд оролцох юм байна. Бид гурав яг одоо 17 Pro Max зургийн багийнхан руу яг одоо орох чинь. Тэгээ дээр бол зурагтай байгаа юм байна. Тэгээд бид нар яг одоо Tokyo Tower дээр ирсэн байна. Тэгээд тийш зураг авах шууд орё. Тийш. За үзэгчтэй яг одоо бид нар Tokyo Tower дээр ирсэн байна. За энд яагаад ирсэн бэ гэхлээр 17 Pro Max яг кино зураг авалтын газар ирсэн байна. За бас яг зургийн дарахтаас яг уулзаж зогсож чинь өөрийгөө танилцуулаач. За санаасан бүгдэнд өглөөний мэнд төргий. За нэмэх 17 Pro Max одоо сериал киноны зургийн дарга Адам. Имот продакшн ерхий менежер байна. За яг тэр хаалганы цаана яг зураг халтайгаа очиж жоохон чимээгүй ярьж байгаа шүү ойлгоор үзэгчтэй. За манай урлагийнхан бол угаасаа Адамыг маш сайн мэдж байгаа. Дээрээс нь зургийн дараагаар бас маш олон кинодас ажиллаж исэн туршлагатай. За ер нь анх ер нь яагаад за урлаг руу орчив, Имот продакшнд ажиллаад бас хэдэн жил болж ийн өөрийгөө бас минийс гол танилцуулж. За би ч өмнө ойлгоод ажилладаг гэсэн юм. Тэгээ ерөн зүгээр энэ мэдрэмжийг дагсан гэх юм одоо ийм танхим дүрм зэрэглэнгээ суугаад тайзан дээр тоглолт бүх хүмүүс инээхэд тэнцэнээс юм гоё кайф авдаг. Өөр ингээ ямар гоё юм бэ гэх. Тэгээ өшөө бүр яриул айгүй урт түүхэл байгаа. Тийм нэгт товчхондоо бол ийм. Тийм 2013 онд 13 оноос ер нь Имот продакшн үүсгэн байгуулахаас эхлээд хамт байсан. Өдөрт хүртэл хамт явж байгаа. Гэхдээ чиний мэрэгжил бол яг урлагийн талын хүн бол биш тий. Биш шүү дээ. Байгалаараа урлагийн. Би чинь барилгын инженер шүү дээ. Тэгээ чиний одоо ер нь зургийн дараагаар ажиллаж байгаа хэддэх уран бүтээл вэ? За ёстой тогаалцсан. Ёстой тогаалцсан. Тэгээ энэ ойролцоогоор. Гүш эмоцийн бүхэл юм дээр зургийн дараагаар явж байгаа шүү дээ. Тэрсээ тоглолт тийм тоглолтын дээр контентын дээр тийм контент бүхэл юм дээр зургийн дараагаар хийж байгаа. За тэгэл эмоцоос өөр тусдаа уран бүтээлүүд гэх юм бол нэлээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо манай кино ч бас кино байна. Хамгийн сүүлд гэвэл одоо тэр чин карантин яг яхаас эхлэхээс өмнө шүү дээ. Тийм шүү дээ. 20 оны 12 сард тэтгэж хамтарч ажиллаж байсан. Бас зургийн дараагаар ажиллаж байсан. Манай бүх объектуудыг ямар ч мөнгөгүйгээр зохицуулж өгч байсан бас. Хэцүү шүү дээ бас.
Сайхан сэтгэлтэй хүн юм шүү. Ер нь бол айгүй нөгөө ампи хүр сайтай. Хүн панаалдахтай гэсэн. Дээрээс нь октодыг бас их сайн панаалдна. За болооч тэгээд. Үннээр л байдаг байхгүй. Үнтэй ер нь үннээр л хэрцдэг. Яг л байгаа бол байхгүй байна гэх юм бол хийвэл хий. Хийхэд бол ийм байна. Ингүй хүлэн зөвшөөрөхөө за. Авгүй бол үгүй. Өсөө нэг шудраг байх нь айгүй гоё шүү дээ. Тийм ээ. За эмоц продакшнаар сүүлийн үеийн сонин сайхан юу байна? За бид сая намар фракц 3 хийсэн. Фракц 3-ыг хийчээд тэгээ одоо ямарч байсан хамгийн хандлт өнтертэй контентээр шалгарч чадваж байгаа. За одоо бид төлөвлөсөн зүйл гэвэл шинэ жилээр нэг юм хийх төлөвлөгөөтэй байгаа. За тэгжитэлтэй энэ онд дуусах бах. Тэгээ өвчин маань өөрөө яах вэ хөө бас мэддэхгүй байна. Тэгээ бас сандраад шүү дээ. Энэ болсож амьдрах тийм. Хэцүү л амьдрал тий. 17 Pro Max цуврал одоо киноны зургийн үйл явц одоо ямар хөө шатанд явагдаж байна? Дуслаа шүү дээ. Дуслаа шүү дээ. Одоо бид Хамжлаад гарсан ба шүү дээ. тий нийтдээ 10 анги тэгээ дээрэс нь 30 фантази хэсэг гэхээр чинь нийтдээ 40 өөр зохиол. 40 өөр юм 40 өөр үзэгдэл гэхээр чинь тэгэл яа яа. Тэгээ ядчил одоо нөгөө цогтой жижиг хоёрын маань төсөл бол дандаа нөгөө объектууд нь маш гоё ганган тийм маш олон төрлөөр солидог дөрүүдээ ч гэсэн маш их хувиргадаг шүү дээ. Тэгэхээр объект бас олоход хэцүү л байгаа хэрэгтэй. Тэгээ зургийн дарга ажил нэг хэцүү болон жаргалтай үе яг юу гэдэг юм бэ? Ер нь хүмүүс мэдэндээ ер нь нуудлын мэдэндээ зургийн дарга л гэдэг нэг амар дарга нэртэй гуйлгаж шүү дээ. Хүний бүх асуудлыг зохицуулж өгөн тий. Бүх юм дээр бэлэн байх гэж тэгэл гуйлгачлаа л юм. Энэ нь жоохон хэцүү. Тэгвэл энэ ажилд бол түүртэй. Зүр хамгийн гоё үдэг юм юу вэ гэхээр бусад газруудыг нөгөө албан байгууллагууд ч юм одоо ингээ хүлээж авдаг байхгүй. Хүлээж аваад очоо ингээ уулзаад ингэ гэсэн юм аа, ийм болох гэсэн юм аа гэдэг. Зарим байгууллагууд бол айгүй муухай ашиг сонирхлын тийм юутай. Зарим нь бол дэмжлэггүй яах вэ? Зарим нь бол өөдөөс зөв шууд мөнгө харна шүү дээ. Ингээл цагийн тэд гэл тий, цагийн тэд гэл юу яриад байгаа юм бэ? Чи юм 20 30 одоо та бүхэн харж байгаа яг энэ 17 Pro Max тэр одоо нийтдээ бараг 30-аад хүн ингээ зэрэг явж байгаа. Бид нар өглөө 9 цагт, 10 цагт, заримдаа 6 цагт. За шөнө бол хэдэн цагт дуусгахыг бид нэр таашгүй. Зураг ихтэй бол 3 4 гэж дуусаад буцаад 2 3 цагийн дараа ингээд цуглаад өдөр болгон юм байдалтай 2 сар гараа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр жаргалтай байгаа нь бид нэг гэр бүл шиг уран бүтээлийн төлөө одоо энэ үзэгч түмэнд хүргэж байгаа уран бүтээлийн төлөө. Зовлонтой зүйл нь юм бол үзэж байгаа албан байгууллагуудаа дандаа бөгч хэрэг бол тусаж байгаарай. Зарай чад бити өгөө гэж хэлж байгаарэ. Хараад аваарай. Царайгийн татаад байгаа. Би бас турж байгаа. Манай телевизээр янз бүрийн нөгөө нэвтрүүлэг гаргалаа наваа зургийн дараагаар тавьчихдаг байхгүй. Янз янзын контент болох. Бид яг зургийн дараагыг өөрийгөө оруулах сайн ойлгохгүйсэн чи одоо л яг Адамын ярианаас ойлголоо. Ер нь яг зураг авалтын групп дээр байгаа энэ хүмүүсийн чинь бүгдийг л очиход бүх юм бэлэн байх хэрэгтэй. Объект нь бэлэн байж ээж, объектоос зураг авах бодосоо гадна групп чинь хаана байрлах хэрэгтэй. Одоо гадаад шил хүүтэн байхад тийм ээ. Хаана дулаахан байрлаа, жүжигчдийн нүүр амыг нь хаана будахыг, ховцондрыг нь хаана солихыг гэдэг дахиж тусдаа нэг юм гэж байлга. За тэгэнгүүт гэрэл камер тавина гэхээр нөгөө тогоо хаанаас авах уу, хаанаас яаж гаргах уу гэх бүх юм чинь байх хэрэгтэй. Тэгэнгүүт одоо нэг дор энэ талбар дээр ингээ баланслаа гэхэд энэ онцагийн тийм зүйл харуулсан байвал эртний энэ жижиг гэрэл буюу одоо гэрэлчид дэвтэр бал үзгээс хуулаад тэр болгоом нэрхтэй. Эрен зургийн дарга тэр тийм бүх л орчингийг ингэж бүрдүүлээ жин там болгож өгөөд группийн хурж ирлээ зураг авлаа дараагийн газар руу. Эсвэл мөнхийн ийм эргэлцсэн юм яа та. Гэхдээ зүгээр байгууллагууд хамтарч ажиллаа гэдэг бол бид бол юу яадаг ямар ч кино группийн хурж ирээд зураг авчаад эргээд яг ямар байсан тэр байнд нь буцаагаад гой тавиад цэвэрлээд явдаг байхгүй. Тэгэхээр дэмжээрээ хариуцлагатай ажилладаг байгаа. Өнөөдөр киноны маань сүүлийн зураг авалт болсон юм байна тий. Одоо яг бид нар зогсож байгаа зэрэг мөн үү? Ер нь дуусч байгаа. Тэгэхээр маш том ажлын ард гарсан байна. Та хэд маань хэдэн сарын хугацаанд зураг авалтаа хийгээд дуусч байна? 2 сар гарсан болж байна. IPTV-нүүдэд орох уу? Яаж ерөнхийдөө гарах вэ? Эхний анги бол ороод шиг лээ тий. IPTV-д орсон байна шүү. Орсон уу? Өмнөг орсон үнтэй орсон юм байна. Тэрийг нөр одоо үзээчгүй юм чи. Эхний ангиач үзээгүй юм чи яг үнцэндээ л өөрсдөө. Тэгээ нөгөө их олон хүн ингээ байнгын ингэж нөгөө ажилдаг учраас ингээ эргэлдээл ажиллаад байдаг учраас тэрээс одоо ингээл бүх юм дуусна. Яа, ингэ санаа авчиад тэгээд хардаа. За одоо минь дараагийн уран бүтээл ямар уран бүтээл аваа вэ? Зургийн дараагаар ажиллах кино. Манай хамтлагийн кино.
Одоо бид нар нөгөө шинэ жилийн юм хийх гэдэг байгаа. Тэр маань одоо зүгээр яг ярилцлагын төвшөнд явагдаж байгаа. Тэр хэрвээ яг хийгдэхэр бол тэр л баг. Одоо энэ ондоо бол Адамыг бас маш олон киноноос хүмүүс харж ирсэн баха. Зургийн дараах хийхээ хажуугаар бас тоглодог байгаа тий. тоглоно. Тоглоно бас тий. Дандаа дийлэх нь юу болдог лээ? Нэг хамгаалагчдын сухны өсөлт. Сохны өсөлтөг гэдэг шүү дээ. Наашир гэхээр яваалаа. Гэхдээ фракц зураг дээр бол их гой сухны асуусан. Баах цохолаа цодуулаа. Тэр Харж үлээ би нөгөө үзсэн л дээ. хамгийн өвдсөн хэсэг нь Ямар юм дэр бол Баатархайхан баруун гарал болж лээсэн л да. Саарал бич жагтаал яваад байдаг шүү. зохиол нь. Зохиол нь уу? Би нөгөө нэг хорвоо Дээшээ төв авар хийгээд. тийш дээ. Юутай нандараа. Тэг худалдааны төв дээр. Фракц хоёртой нандарч. Фракц хоёр дээр ч би болчдөг лээ. Хари боллоо. Энэ Зочд бодол дээр болсон байсан тий. Зочд бодол дээр тийш дээ. Зочд бодол дээр нөгөө нэг сонгуулийн хэсгийн ахлагтай хамт ингээ орж ирж шалгаа явдсан шүү дээ. Зочд манаас фракц 1 2 3 эргээд үзчихгүй тий. Тэр мэрэгжлийн ялт болсон шүү. За Адамда бас баярлаа. Манлид бас яриа өгсөн баярлаа. Цаашдаа бас ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүгд сайн амжилт хүсье. Бас ингээл айгүй ингээл хөрхөө олуулаа бас гоё баригадаар явдаг юм шүү дээ. За урлагийн ажилд их амжилт хүсье. За тэгээ баярлалаа наач. За баярлалаа. Ер нь бол айгүй нэг ампи хөр сайтай. Хүн паналдахтай гэсэн. Дээрээс нь октодыг бас их сайн паналдана. За яг ажиллаа хийж явах чи яг эдгээр байж хат нь ороод ирлээ. За одоо л яг нэг зураг авалтын завсарлага сайн цаг болж байна. Сайн цаг. За тийм тэгээд бас өөгөхгүй бас ингээ тий бидний бичээд ингээ хамт байгаад бас бидний киног сурталж байгаа. Та бүгд бас баярлалаа гэдгэлээ. Зарим ерөнхийдөө кино зураг маань дуусах шатанд орсон байна. Бас өчигдөр анхны анги нас IPTV дээр тавигдсан зурагтай тий. Сэтгэл ерөнхийдөө Өчигдөр өдөр нэгдүгээр анги маань орсон. Тэгээ одоогор бол хамгийн сүүлийн ангийн зураг авалт яг 2 дахь өдөр явж байгаа байхгүй. Тэгээ одоо 2 хоногийн дараа зураг авалт нь бүр дууслаа. Энэ бол Promax маань 10 ангитай эхний анги маань гарсан. Тэгээд Instagram одоо меншн те одоо залуучууд тэрүүгээр л одоо багцаа авч байгаа юм чинь те. Тэгэхээр ерөнхийдөө 100% одоо дан эрэг сэтгэлдлүүд ирж байгаа. Тэгээд ер нь бол их зорьсондоо хүрсэн гэж бодож байгаа. Яа тэгвэл өмнөх нэмэх харамтлаа маань 30 минут байсан. Харин одоо энэ удаад 60 минут нэг цагаар хийж байгаа байхгүй. Нэг анги. Тий. Тэгээ яг нэг жоохон хард комеди байдаг болохоор бас ингээд сунгана гэдэг бол бидний хувьд бол жоохон хүнд ч гэсэндээ бид нар яаж хийсэх хичээгээд зарсандаа хүрсэн одоо ингээд байж байна. За өглөөнөөс хойш зураг авалт байх шиг нь орой хэд хүртэл үргэлжлэн. 44 хэд бидний зураг авалт 5 өнгөрөөгөө таржсан үүрээр. Тэгээ өнөөдөр бол одоо гайг бах. Өнөөдөр бас найрлагч манд нэг амраах хаа. Тэгтэл яаж ч гэсэн нэг 11 12 бол явах уу. Цагтаагийнхаа юг Instagram-ыг харж хагаад маш олон удаа эмхтэй болсон байлээ. Тийм ээ. Нүрээ ер нь хэр их олон удаа эмхтэй болгов. Тэгэд ийм одоо мудаг их болсон болов. За эмхтэй болох хувьд бол одоо ингээд ерөнхийдөө хошуурлагын тэр ингээд эмхтэй болсоор байгаад ерөнхийдөө тий 20 30 жил ингээд хошуурлаг ингээд хөгжөөд явцсан болохоор эмхтэй болох юмнаас одоо уйдсан байна. Үзэгчд тий хоёрдугаар гэх юм бол бас эмхтэй дүр тоглоно гэдэг бол эрэгтэй жүжигчдийн хувьд бас одоо тий нэг одоо юу гэдэг зориглоод хийхэд хэцүү тий. Тэгээд бас нөгөө талаараа бас одоо тэгээд эмхтэй болно гэдэг бол бас нэг одоо хитрхи хичээгээд тий инээлэх гээд одоо тийм хэлбэрлүүг орж байгаа гэж боддог. 3 дугаар гэх юм бол жижиг ах дээр энэ удаад нэг зориг тавиад бүр өмнөхөөс илүү одоо байгаагүй тийм нэг эмхтэй сүүлийн одоо яг өсвөчүүд тий леди гангстер бичнүүдийн амьдрал тий тэг тийм жоон дураараа задгаад гэж хийж байгаа болохоор өмнө нь байгаагүй одоо эмэгтэйчд болж байгаа болохоор тэрэн дээр одоо нэг санаа зовхгүй байгаа. Үзэгчид харин яаж хүлээж авахыг таашгүй наа. Гэхдээ бидний анхны одоо эмэгтэй болсон юм маань өчигдөр цацагдлаа. Тэгвэл өмнөх нэмэх харамтлагийг маань гол амжилтнаас эмэгтэй дүр байсан. Одоо жишээ нь ахатай ирүү элла гэлтэй. Одоо тэр одоо юу маань битэрт өмнө нь одоо нэг удаа хийж чадсан юм чинь нэчгээдэг хийж чадна гэсэн одоо тийм бодлоор ингэж одоо зөрөгтэй ингээ хийж байгаа. За жоохон зураг авалтын сценээс нь спойлер агуулгдсан байж магадгүй. Сая яг ямар сцен авсан бэ? За энэ анги бол яг хэдгүүр анги болохыг таашгүй. Манай ерөнхий найрлагч мэдж байгаа. Тэрийг одоо
өмнө нь болохоор бид нэр 10 анги 9 анги болохоор хамгийн сайнаас нь авахлал ингээ өгөөдсөн байхгүй. Байршуулад IPTV-нүүд энэ удаад болохоор аль болох одоо жоохон хамгийн тааруугаас нь эхэлж өгч байгаа байхгүй. Тэнгууд яагаад вэ тий яагаад гэвэл өмнөх алдаагаа давтахгүй тулд тий тэгээд бас тэр нэг жоохон зохион байгуулалттай өгч байгаа. Тэгэхгүй бол өмнөхийн ганц алдаа нь болохоор 8 9 дугаар анги маань суларж исэн байхгүй. 8 үзэх 9 дугаар анги маань үзэгчд маш одоо өмнөх үзэлтээс багасж исэн байхгүй. Тэгэхээр одоо тэрэн дээрээ жоохон алдаан дээрээ сулцаад тий бас ингээд жоохон ингээд арай нэг нарийн няхуур үзэж байгаа байхгүй. За өчтөр яг анхны анги тавигдсан юм байна. Дараагийн анги хизээ тавигдсан. Дараагийн анги маань 2-7 хоногийн зайтай тавигдсан. Ерөөсөө тавигдлаа дахиад 2-7 хоногийн дараа дараагийн ангиуд нь ороод байна гэж ойлгохоор үзэгчд бол. Зургатаар гарах уу телевизүүдээр? Телевизүүдээр гарахын хувьд бол гарна. Гэхдээ гэрээ контракт хугацааны хувьд бол 3-4 жилийн дараа гарахаар төлөвлөгдөж байгаа. Энэ бусад IPTV-нүүдэд ч гэсэн 3 жилийн дараа орохоор ерөөхдөө бас нэлээд одоо хавьд гарахгүй комеди сериал гэж үзэж байгаа тийм. Үзэгчд маань IPTV бүх IPTV дээр байгаа юу? Зөвхөн Univision, Look, Didish энэ гурав дээр л барьж байгаа тийм. Бусд нь одоо жишээлбэл мөнгөөр зодоод авъя гэвэл өхөө. Хараахан тийм байх боломжгүй. Гэрэг контракт хийцэн тийм. Тэгээд өмнө нь одоо хамтарч ажиллаж байсан болохоор тэр хүмүүстэйгээ бас нэг тийм итгэлцэлтэй тэр юмараа ингээл дахиад хамтраал ингээд явчих гэж байна. За тэгэхээр жоо хувийн юм асууя. За асуусан. Ашгүй хүмүүс нь гараа дуусчих шиг. Нуух юм байхгүй шүү дээ. Энэ 7 хоногоос ашгүй 20 цаар маань 50% тавигдаад бүх газар одоо кино үзүүрүүд нэгдэж ах шиг байна. За удахгүй шинжилгээ хий гэсэн эрэг одоо сэтгүүтэй энэ бол нийгэм байх шиг байна. Энд дэр ямар бодолтой юм? Энд дээр одоо яг үнэн гэлэхэд шинжил болоосаа л гэж бодчих шүү дээ. Тэгээд яг төрийн байгууллагууд бол хийхгүй гэж юу гарсан юм шиг үлээ. Хувийн компани сайн компани зөндөө очих шүү дээ. Хөтлөгч нь эдэн төгч хамаагүй тэгэл авна шүү дээ. Хамгийн хөгжилтэй хүмүүсээр л хөтлөлдөг болохоор. Тэгээд 2 жил үндсэн болохоор бас урлагийнхаа бол бүгд мэдж байгаа шүү дээ. Жохон хатуухан 2 жил өнгөрлөө шүү дээ. Тэгээд жохон орлого муутай 3 бууз иддэг байсан бол 2 бууз иддэг тийм юу боллоо шүү. Тийм болохоор энэ удаад бол болох байх гэж бодож чинь тэгээд болохгүй байсан ч одоо яах вэ тэгэл амьдрал сайхан үргэлжлэн штэ тий 2 идэхгүй хоос онохгүй сайхан байна одоо уран бүтээлүүд тасрахгүй байна тэгэл уран бүтээлээ сайн хийж яхад аандаа сайхан ам тосдох байлгүй дээ л гэж бодож байна. За тэгэхээр манай нэвтрүүлэг маань ер нь бол удахгүй янз янз болж өөрчлөгдөн. Тэгэхээр илүү гоё орчин ч юм уу тий манай тайз байдаг ч юм уу тийм өдрүүд уулзъя. Тэр үртэл яг одоо зургийн баг болон яг одоо зураг авалтын үйл явцад амжилт хүсье. За танай телевизийн бас ингээд залуучуудад бүгдэнд нь бас амжилт хүсье. Тэгээд бид нарыг бас хөөрхөн манай киноны мейкинг хийгээд шүү дээ. Тэгээд бас мейкинг хийгээгүй болохоор бас ингээд таад ирсэн үед бас баярлж байлаа. Тэгээд баярлалаа. Баярлалаа. За өглөөний минь. Зургтай явж байхад нь бас саад болоод бас яриа авч байгаад уучлаарай бас яриа өгч баярлалаа. Зүгээр тий. Бид дээр нэг зургтай байгаад бас яг нөгөө орж иж яриа өгч дуусгах тат тий. Ажил яг эд дундаа явж илаа. Хичнээн хугацаанд бас зураг авалт үргэлжлэвэ. За 2 сарын хугацаа. Яг цэвэр яг 2 сарын хугацаанд. Бид нар одоо тий 8 сарын 29-нд анх мотор дуурсан. Тэгэл одоо ингээд 10 сарын 29 ингээд яг л 2 сарын хугацаатай л явж байгаа. Тий. Өмнөх 17 маань хизээ гарч илаа. Өмнөх 17 чинь за 17 оны бас яг 11 сар болсон. Тэр одоо 4 жилийн дараа гарч байгаа юм байна тий. Тэгээ бас яагаад 17 Pro Max гэж нэрлсэн юм бол? За энэ бол ер нь бол яг юмны хоёрдогч гэдэг маш хэцүү үед юм байна. Анхдагч бол бас хайцаагүй гайгүй нөгөө өөртөө бодож байгаа сэтгэж байгаа хийчихэж байгаа тий. Тэг хүн хүлээж авах нь ч гэсэн анхны юм гэж хүлээж. Хоёрдогч гэдэг зүйл бол мэдээж анхныхаасаа заавал дагуулахгүй бол нөгөө чанар стандарт тэр үзэж байгаа үзэгчдийн хувьд ч гэсэн ингээд хүлээлт амар үүссэн мэт. Тийм учраас бид хоёр за яаж одоо мэдээж өмнөхөөсөө илүү байх уу тий. Тэр болгоныг одоо зохиол одоо за найруулга тэгэл энэ хэрэглэх барьж байгаа бүх юм дээр анхаарсан. Тэгэн гутаа мэдээж бас нэрний хувьд дахиад нэмэх 17 2 гэдэг нэр байхаар бас яах уу гэд. Тэ яг ер нь цогтол бодож авсан л да энэ Pro Max гэх тий нөгөө утасны хувилбараар одоо хамгийн дээдлийн хувилбар нь Pro Max гэдэг чинь бүр тийм бүр Pro Max тийм дээд хувилбар нь гэж өгвөл яах вэ. Тэгээ яг хилээд үзсэн чинь бас айгу гой санагдсан. 17 Pro Max. Ой нэр зүгээр юм шүү. Тэгэл кино группээр нэр яаж ийн ямар сонсогч ингэж хүмүүс ер нь гоё юм гээл тэгэл
Ер нь бол нэг төвшин ахиж байгаа гэдэг утгаараа тэр нэрийг сонгосон. Өмнөх 17 маань 30 минут байсан. Одоо яг цаг болж байгаа гэхээр бас ялцчихгүй хэмжээ нь бол тэлжил байгаа юм байна тий. Тийм. Яг минут цаг хугацааны хувьд ч гэсэн бас нэг Pro Max болж тий. Өмнө 30 минут байсан бол цагийн метражтай. Бас яг хүн үзсэн ч гэсэн бас нэг цаг юм үзээд суух хэмжээний байх гэж бас хичээлээ. За одоо 2 сарын дуус маш олон зураг авалтанд явсан байх. Хамгийн бас хөвгөлтэй эсцэн хизээ бас авсан болоо. За одоо манай 17 шин тэгээ гоё штэ ер нь нөгөө анги болгоно нь одоо фантаз олно өөртөө инээдтэй те өөртөө хийж явахтаа хүртэл инээгээл бидэд одоо хамгийн хөвгөлтэй тэр нэг одоо тун удахгүй бас гарна нөгөө нэг чөлөөт бүхтэй хэсэг байгаа фантаз байгаа тэр дээр бидэд яг үнэхээр илгөө хүртэл инээсэн тэгээ айгу юм айгу сонь одоо нэгэд бид нар өөртөө маш их инээсэн юм маань заримдаа үзэгчдэд гээд хүрдгүү байх талтай тий бид нар заримдаа жоохон инехгүй энэ жоохон сул олчлоо гэсэн зүйл маань үзэгчдэд таалагдж байгаа ч айгүй сонь. Тэгэхээр бид нар ер нь энэ ангиуд ямар байхыг бас яг тааж хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар бол хичээж ажилласан. Хамгийн хөгжилтэй хэсэг бол тэр бол тэрэн дээр бид нар хөтлийн тэр яг нэг одоо яг тухайн үед нэг уулнаас нэг үгүй тэр болохоор би зүгээр барилддаг юу гэдсэн. Цогтод асгаж байсан. Тэгээд тэр үед нэг уулнаас могоо хот руу аяг орж ирдсэн. Тэгээд тэрэн дээр нэг цогтойг нэг ярьж байгаа текстэнд нэг тийм могоотой текст орж ирсэн байхгүй. Тэр нь бүр бид яг тухайн үедээ тэр сэдв байсан. Тэгээд өгтлээ нэлсэн байхгүй. Тэр нэг гоё фантаз байгаа. Би тэрэндээ өөр амар их тийм итгэл найдвар тавиад байгаа тийм. Тэр таад бөөндөө бас нөгөө нэгдүгээр анги үзсэн сурагтай байна. Хэр санагдав? Тэгээд за миний хувьд бол яг нөгөө монтажаа үзсэн. Тэгээд нэг үйлдвэрлэл хийгдэж байгаа бүх явцаа үзэж байгаа учраас нөгөө анхны мэдрэмжээрээ биш байлаа. Тэгээд кино группийнхныгаа болон одоо тэр хүмүүсийг л яг анхныхаа сэтгэл ямар байна гэдэг байдлаар би тэднийг ажиглах маягтай л үзлээ. Манайд бол бас өөртөө нөгөө хийж байгаа 2 сар зүтгэж байгаа те нойр хоолгүй ингээд хийж байгаа энэ уран бүтээл нь анхных нь гарч байгаа учраас манайханд бол үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Эний дээрээ ч бас бахархаж чинь бүтэн 2 сарын хугацаанд те энэ чинь тэгээд дан ирчүүд гэхээсээ бас эмгтээчүүд байгаа. Эмгтээчүүд маань хүртэл яг ирчүүдтэйг адилхан ингээд шинэ оройг үзтгэж байгаа. Тэгээд эднэрээрээ маш их бахархлаа. Баг хамт олноор бол маш тэр ангигаа үдчих яхад бол хамт олноор л маш их бахархаж суулаа да. Би болохоор яг нэг инстаграмаар яг нөгөө юуг нь үзсэн л дээ. Тэр маш олон хүмүүс меншн хийгээд бүр татлаа, ямар лаггүй болсон бэ? Бүр тэр хүлээлтээс бас давсан бүтээл болсон юм санагдсан. Би ч гэсэн одоо гэртээ очиод яг эхний ангиа үзлээ. Тэр бас уран бүтээл маань бас хамтрагч байгуулга бас одоо цаашаа бас явахгүй. Тэр болохоор бас ямар байгууллагатай юу хамтарч ажилласан бэ? Дэмцэн байгууллагуудад урдвал. Тийм. Зөндөө одоо ямар ч байсан нэм 17 төслийг анх эхэлж байхад одоо хамт эхэлж исэн Nomadia Pictures байна. Одоо Univision те энэ хамт олон бол анх эхлэхэд л бид хоёрыг дэмжиж ажилласан. Одоо энэ дээр мэж гэсэн дахин хамтарч болсон байгаа. Мөн дээрээс манай Хүлээгүү Pictures одоо хамтарч орж ирж байгаа. Боловсрал телевизийн хамт олон байгаа. Одоо боловсрал телевизийн бүр техник баг хамт олон тэр чигээрээ орж ирсэн байгаа. Бас өргөн бүрэлдэхүүнтэй орсон. За мөн дээрээс нь одоо тэгээд тусад дэмжиж байгаа маш олон байгууллагууд байна. Одоо ингээд зураг авалт авах объект одоо жишээний ингээл те Tokyo Restaurant маань гэх мэтлэн эмнэлгүүд байна. Бидний одоо нэг бас нэг асуудалтай тал нөгөө нэмэх 17 ч жоохон насан туршийн талдаа. Тэгээ энд тэнд очиж зураг авах гэхээр жоохон бас хэцүү байдаг. Тэгээ энэ болгон дээр маань бас ингээд төгшөөлгүй ингээд тусал дэмжсэн бүх хамт олон байгууллагуудаа баярлалаа. За тэгээд одоо манай хувцсны стил одоо имиж дээр нь хамтарч ажилласан одоо Terranova, Calliope, Dream Shop гэх ингээд маш олон байгууллагууд бүгдэнд нь баярлалаа. Тэгээ оролцсон бас бүх хүмүүстээ те жижиг ч гэлтгүй дүр бүтээж оролцсон хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. За таад бас баярлалаа. За ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизд бас баярлалаа. Тэгээд тун удахгүй бас манай уран бүтээлүүдийг бас үзээрэй гэж урьж байна. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.
Элон Маск Amazon-ы Jeff Bezos нар одоо сансартай холбоотой бизнесээр өрсөлдөд яг болдолж байна тий. Өрсөлдөх гэхээс илүү хөгжлийн тодорхойлоод яваад байгаа хэрэг. Тэгээд энэ төрөж тодорхойлохоо бас үзээд байгаа юм шиг. Одоо жишээлбэл Элон Маскын үед юм бол нисчээд буудаг буужим хийчихэж байгаа. Нөгөөх нь болохоор сансарын аялал жуулчлал гэдэг. Аялал жуулчлалын төв нээж байгаа. Сайн анзаарсан бол ингээд капсул болгон дотор нь янз янзын юмтай номын санаж авах шиг. Одоо тэнд сансарт ном унших юм байна шиг. Элон Маск чи 2030 он гэхэд монголчуудыг бишээ. Монголчуудыг л заавч. За. Элон Маск 2030 он гэхэд одоо хүмүүсийг Марс гараг дээр аваачна гэж яриад байгаа ш. Тий. Тэгээд тэр төслийг болохоор манай бас говьд хийж байгаа. Одоо яг говьд цаг уур нь бүрдсэн юм уу? Угаасаа тийм хогийн газар юм уу? Марс гэдэг Марс төслийг бол маа хийж байгаа. Тэгээд энэ төсөл төр мангар олон монгол залуучууд хамтарч ажиллаж байгаа. Яг нэг юм газар нутгийн онцлогоос болоод бид нэр ерөнхийдөө хамтрах боломжтой. Тэгээд бас нэг оюуны чадамжаараа бас маах чинь нэлээд дээгүүр ордог. Тэгээд төсөл төр ер нь бол амжилттай. Энэ чинь 2019 оноос хойш хэрэгжиж байгаа төсөл. Тэгээд ийм бас нэг юм зах цухаас нь янз янз 2035 он гэх баг бид нар очих боломжтой гэж яриад байна шүү дээ. Залуучууд. Тэгээд хэвчээ бас нэг одоо оромжтой хүмүүстэй бас маах хамтарч ажилладаг юм лээ. Гэтэ энэ ковидээс хойш ер нь бол таг болцсон байна. Яг яасан нь бол одоо бол мэдэхгүй. Тэгээд хайраар бас хэдүүлээ мэдээлэл бэлтгүүл бас болох юм те сонирхолтой. Гол нь тэр хэдүүлээ яг нөр бодоодсон чи юу ш. Тэн чинь нөр яг нөр Марс дээр байгаа юм шиг нөхцөл бид байх байхгүй юу? Тий. Тэгэхээр тийшээ очиж хэдүүлээ бас затирч болох юм шүү дээ. Марсыг үзэл та. За нэг юм сонирхолтой мэдээлэл орсож араас нь бас ярмаа сонирчлаа. Араас нь бас би нэг Монгол киноныхаа мэдээллийг өгье гэж бодлоо. Хотолон гүнжийн мэдээллийг өмнө бид нар хүргэжсэн. За тэгээд цоошин трейлер нь бол цацагдсан байна. Үзэгчдээ трейлерыг бас сонирхолтой. Албан ёсны трейлер 2. Яцанг нарийн чандлан сахигтун хэмээн гэрээссэн бэлээ. Атгсан шахамт эвэ хичээж алтан содраа дээдэлж яваад. Хүмүн чи эцгийгээсийн тэд ярахта амтын толгоноос чинь төрүүлж гардыг харгаач нин. Хотлооны пемерүүд явуул гэхийн оронд орж гарахыг нь ажиллах тандуул тавих байж тээ. Та нар чинь юу чөлөөтэй морь шиг зог тусан. Наашаа ирж суудалдаа морилж хайр. Эцэг минь Монгол ясаа алдахгүй гэж ирсэн тэмцээр хууч өгөхгүй. Энд чинь мөнх төмрийн гэрэг шив. Дуваагийн цэрэг хар уулын цаанаас зээрийн сүрэг шиг уйлан орж ирэхэд нь хөх чон адил амдан авсай. За мэдээллийн хаан төгсгөлд алдар төлбөр мөчтэй холбоотой мэдээллийг хүргэе. Энэ бол мэдээж Кристиано Роналдо. Роналдо ч одоо ч 4 хүүхдийн эцэг болсон. Хоёр ихэр. Тэгээ нэг нь угаасаа тэр их нь тодорхойгүй
хүү байгаа. За одооных нь ихнэрээс нэг охинтой тийм. Тодорхойгүй ч гэж тэ нэг олон нууцлдаг. Ер нь нэг багийнхан одоо үерхжсэн гэх юм уу тийм хүүхнийх юм шиг хүмүүс их мэдрэмхэрж явдаг л та. За тэгсэн тэр хоёр хос маань за дахин тэгж ихэр хүүхдтэй болох ч юм байна. Хоёр ихэр хоёр. 10 ер нь энтгэхээс гаралтай юу шүү мод юм билээ. За тийм үү. Энтгэх гэдэг ерөнхийдөө нэг хүүхд төрүүлэх нэг боломжийг бүрдүүлээд хамгийн бага зардлаар тэгчих одоо бий болдог. Одоо гэдэг зоочж өгдөг гэх юм уу. Үгүй тэр эхчүүд нь болохоор яг энэтхэг хүмүүс байдаг. Энэтхэгд болохоор тэгч ихээр одоо хүүхд төрүүлэх хуулиар хориотой байдаг байхгүй. Тэгэхдээ нэг бизнес нийт хөгжсөн газар гэх юм бол. Тэгээ чинь миний 10 оны үед би энэгээр мэдээ бэлтжижсэн. Тэгээд одоо болохоор оддын юм донд нэлээд модонд орцсон. Яг фигурээ алдахгүй ч юм уу те. Энэтхгийн тэр хууль ямар сони тий. Өөрөөсөө өөр хүмүүсээр тээгч их өсөж болох юм нэ. Өөрөө хин нэгний тээгч их болж болохгүй юм ш. Тэр чинь тэгэхээр хүүхдтэй үнээр болж чадахгүй хүмүүс амар хэцүү юм тий. Тий нэг хуулиндаа тийм байна. Энэтхгийн бүх кинонд тоглоод идэг нөгөө нэг хан किसका है ये तुमको इंतजार में हूँ ना देख लो इधर तो एक बार मैं हूँ ना хаана тэр одоо нэг хүүхдээ тэгч ихээр төрүүлсэн байх магадaltaй гэж шалгатад яваадсан бэл. Тэгэхээр тэр яг цаашаа нэг хоёр ер нь тэгч ихийг ер нь зөв гэж боддог буруу гэж боддог. Ер нь зөв буруусаад гэхээсээ илүү яг тухайн үеийн амьдралынхаа стил нь л баг. Гэхдээ нэг одоо шинэхэн хосоодын үед гэх юм бол ямар ч боломжгүй шүү дээ. Нөгөө хүндээ итгэж ч юм уу яаж. Тэгээ яг нэг хүүхд гарах боломжгүй ээж нэр ер нь байх юм бол одоо яах аргагүй одоо ийм сонголт хийх боломж бол байгаа хгүй. Өөртөө ингээд нэг сэтгэл зүйгөө бэлдээд яах юм бол. Тэгээ явцын донд нэг одоо яг хүүхд хүсэж байгаа үгүй юу гэдэг нь шалтгааллах л та. Жохоо нэг юм утга учиртай болох юм л та. Одоо тэр нөгөө тээж байгаа ихт нь бас хэцүү байхтай. Мэдээж одоо хүн өөр хүний хүүхэд ч гэсэн 10 сар би бас өөрөө одоо бэлдээ тэгээд төрүүлж ирж байна. Тэр хүүхдээ саанаа өгүүлэн одоо юу гэдэг дараа чинь ирээдүйд одоо тэр хүүхдтэйгээ бас уулзах болохгүй юм шүү. Тэр чинь бас уулзахгүй болчихсон. Гэрээ байгуулах гэрээ тий. Тэгэхээр бас тээж байгаа хүнд нь бас аюу хэцүү маа тий. Тээж байгаа хүн боловсралтай байх юм бол яг үнд бол бодгол байх. Тэнэг байсан бол тий. Даа мөнгөгүй учраас л аргагүй ирэх нь бас тэгж их болдог бах тий. Яг би жоон хатуу хэлсэн нөө. Энэ нэг хүрэгчд ороод ирлээ үлээ. Одоо хүрэх гээд яриад байна. Бошоо. За тэгвэл мэдээлэлээ хүрэгчээ тэгээ эргээд дахиад ярилцъя. Өөр сэдвэр. Кристиано Роналдо болон түүний эхнэр Жоржино Родригес нар ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлалаа. Хосоод өөрсдийн цахим хуудснаа бид ихэр хүүхэд хүлээж байгаагаа зарлахад баяртай байна. Бидний зүрх хайраар бэлхэж байна. Та нартайгаа уулзна гэхээс хүлээж тэсэхгүй нэ гэжээ. Залуу хос 2017 онд Алана Матинагийн охинтой болсон бөгөөд одоо 4 хүүхдийн ээж болсон. Өдгөө 36 настай Роналдогийн том хүү 2010 онд төрсөн бөгөөд ээж нь одоо хүртэл нууцлаг байдаг. Харин 2017 онд тэгж ихээс ихэр охин хүүтэй болсон билээ. Роналдо Родригес нар 2016 онд Испаний Мадрид хот дахь Gucci брендийн нэлгээр танилцж байжээ. Тухайн үед Родригес цагийн 10 еврогийн цалинтай худалдааны зөвлөхийн ажил хийж байсангийн Англидаа иргэн ирсэн Роналдогийн хувийн амжилт сайн байгаач багийнх нь үзүүлэлт тунд даруй байна. Манчестер Юнайтед баг өнгөрсөн 7 хоногт Премьер Лигийн хүрээнд Ливерпул багтай тоглож 0-5 гэсэн харьцаатай ялагдсан. За өглөө бидэнтэй хамт За ингээд үзэгчтэй өглөө бид гуравтаа өгсөн баярлалаа. За тэгээд өнөөдрийн зочд маань яах аргагүй сонирхолтой хийж чадсан баха. За тэгээд сонирхолтой контент хийж, сонирхолтой сэдв хөндөж, сонирхлыг төрүүлж идэв. Тэгэхээр та бүхэн IPTV-гээс 17 Max цолыг бас хулаа авч үзээрэй. Бас стрессээс тайлбараа гэчихлээрэй. Манай хоёрыг хэлснийх зөв шүү. Гэх үг болтой. Их үнэ юм ярьдаг гэж шүү. За тэгээд маргааш бас цаашин дугаараар иргэн уулзъя. Өнөөдөр бидэнтэй хамт байсан. Бид гуравтай хамт байсан үзэгчтэй баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. Маргааш уулзъя. Дүр болчихлоо. Нэм болчихлоо.
Ингэдэг энэ чинь нөгөө стресс тавьдаг юм шиг. Оо чаддгүй нас. Тэгээ ингэдэг.